Эдгээр жижиг гөлөгнүүд бол Шерри нохойн хүүхдүүд юм. Сүүлийн удаагийн хээрийн төмрийн аврах ажиллагаанаас хойш одоо 2 жил өнгөрчээ. Альпийн уулсын бэлд амьдардаг зоригтой хүү Себастьян мөн их өөрчлөлт гарсан. Тэрээр залуу эр болж өвөөдөө амьдралын дарамтыг хуваалцаж чаддаг болсон. 3 том хүүг тэжээхийн тулд Шерри мөн ажил хийж мөнгө олох болсон. Өдөр бүр хичээнгүйлэн ажиллаж байна. Гөлөгнүүдэд сайн үсгэр дуурайлал үзүүлж байна. Өмнөх зарим зоригтой үйл явдлуудын улмаас Шерри ойр хавийн од нохой болсон. Гэр бүлийн амьдрал амттай сайхан өнгөрч байна. Энэ өдөр Тиан сургуулаасаа гэртээ харж явлаа. Замдаа нэг төөрсөн сахалтай эртээ тааралдав. Тэр хүн түүнээс зам зааж өгөхийг хүсв. Сайхан сэтгэлдээ Тиан машинд сууж зам зааж өгөв. Гэвч огтхонч бодоогүй зүйл нь сахалтай эрийн очих газар нь түүний гэр байжээ. Сахалтай эр гарч ирэхийг хараад Ширлийн нүдэнд айдас дүүрэн байв. Түүнийг өмнө нь зовоож байсан мэт санагдав. Сахалтай эр Ширлийг авахар ирсэн гэдгийг шууд хэлв. Ширли бол түүний нохой гэдгийг онцлон тэмдэглэв. 4 жилийн турш хайхаа зогсоогоогүй. Хэрэг сониноос мэдээг хараагүй бол Ширли аль хэдийн өгсөн гэж бодож байв. Тиан сонсоод огт итгэсэнгүй. Ширли өмнө нь зодуулж байсан гэдгийг мэдэж байв. Хэдий үнэн гэж хэлсэн ч нохойг дахин авч явах боломжгүй. Сахалтай эр гимгүй царайтай байв. Өөрийгөө нохой зоддоггүй гэж хэлв. Түүнийг ийм ойлгохгүй байгааг хараад өвөө Тианд ангийн буу авчрахыг хэлв. Сахалтай эр үүнийг хараад дургүйхэн явлаа. Түр зуур асуудлыг шийдсэн ч гэвч сахалтай эр явхдаа харсан харц өвөөг баг зэрэг түгшээв. Үнэхээр маргааш өглөө эрт сумын дарга өвөөтэй ярилцахаар ирэв. Сахалтай эр хатуу арга хэмжээ авч чадахгүйг харав. Дахин хуулийн дагуу эрхээ хамгаалж эхлэв. Сумын иргэдийн бичгээр өгсөн гэрчийн мэдүүлгийг авчрав. Ширэг өөрийн нохой гэдгийг батлахын тулд өвөө маш их уурлав. Гэхдээ бодит байдлыг өөрчлөх аргагүй. Аргагүй түрээд сахалтай эртээ нууцаар наймаалцахаас өөр аргагүй болов. Анхнаасаа үн тохиролцсон байсан. Гэтэл жижиг нохой хаан байна. Чи үнэхээр хог байна. Зөвхөн Ширийг худалдаж авах. Өвөө байшингаа зарах хэрэгтэй болов. Сахалтай эрийн нүүргүй үйлдэл. Дэлхийн хамгийн баян хүн ирсэн ч түүнийг ах гэж хүндэлнэ. Асуудал шийдэгдээгүй. Өвөө ач хоёр хоол идэх хүсэлгүй байв. Тиан өвөөгөө хэцүү байдалд оруулахыг хүссэнгүй. Тиймээс тэр зоригтой шийдвэр гаргав. Өвөө унтаж байх үед нууцаар ачаагаа бэлдэв. Нохойнуудтайгаа жижиг тосгоноос явах гэж бэлдэв. Үр дүнд нь зойроос хоол гаргаж ирэв. Хяналтанд байсан сахалтай эр газар дээр нь баригдсан. Нөгөө тал өөрийгөө ухаантай гэж бодоод удаан ярьсан. Шерри хажууд байгааг бүрэн мартчихсан. Сайн хийлээ. Үзэсгэлэнт Альпийн уулсын бэлд. Тиан Шерри 2 цасан дундуур хүндхэн урагшилж байна. Гинэд тэд зогсож холыг ширтэв. Цасан шуурга энэ зүгт ирж байгааг анзаарлаа. Гэхдээ тэд ухарсангүй. Хоромхон зуурт цасан шуурга дайрлаа. Цагаан цасан ертөнцөд Тиан алхахад бэрх болов. Тэр Шерриг бууж өгөхгүй байхыг зоригжуулж байв. Гэтэл өөрөө хөл алдаж унав. Дахин босоход чиглэлээ алдсан байв. Цасан шуурга улам ширүүсв. Тианы байдал улам аюултай болов. Өсгөлэн хөөтөнд нэрвэгдсэн. Эцэст нь сүүлчийн хүчээ шавхан ухаан алдав. Бүдгэрсэн байдал Тианаас барсан ээжигээ харлаа. Ээж нь түүний хацрыг зөөлөн илв. Түүнийг заавал тисэх хэрэгтэй гэж зоригжуулав. Тиан бараг л болохоо байхад Шерри эцэст нь болж ирэв. Бяцхан эзэн нь ухаангүй унтаж байгааг хараад түүнийг ухсан цасан нүх рүү яарвчлан чирв. 3 гөлөгч бас Шерриг дуурайж Тианыг тойрон дулаацуулж байв. Хэр удаан өнгөрснийг мэдэхгүй шуурга аажмаар намжив. Зузаан цасан дундаас нэг толгой цохойв. Шерригийн үнэнч байдал Тианыг үхлийн савраас амжилттай аварч чадлаа. Шуурга намдаж нар дахин газрыг гүйгүүлв. Энэ удаагийн амьдрал үхлийн туршлага Тиан Шерри хоёрын харилцааг улам гүнзгийрүүлв. Дараа нь тэд дахин замдаа гарлаа. Эцэст нь тэд урд нь мал хариулж байсан жижиг байшинд ирэв. 5 тухтай орчинтой болохын тулд тэд байшинд ормогцоо завгүй ажиллаж эхлэв. Хаалга, цонх засаж цэвэрлэгээ хийв. Шерри үргэлж Тианыг дагаж тусалж байв. Зөвхөн 3 жаахан амьтад ядарч цуцалгүй өмүүлж байв. Ирэх чөлөөний мэдрэмж үнэхээр сайхан. Гэхдээ гидсээ дүүрэгтэй харьцуулахад илүү чухал нь сүүлийнх нь бололтой. Энэ том гэр бүлийг тэжээхийн тулд Тиан ан гөрөө хийхийг сурч эхлэв. Ширлэг зориулж үйлдэлийн дохой зангаа зохиож өгсөн. Үзэхэд тийм ч хэрэгтэй биш бололтой. Ширли ойлгохгүй нь битгий хэл. Ван дүүнч гэсэн гайхсан царайтай байв. Тиан олон төрлийн тактик туршиж үзсэн. Эцэст нь загасчлах нь өөрт нь илүү тохиромжтойг олж мэдэв. Нөгөө талд цасан шуурга өнгөрснөөс хойш өвөө өдөр бүрийг жил шиг өнгөрөөж байв. Тэр ачийнхаа аюулгүй байдалд санаа зовж өөрийнхөө чадваргүй дуурлаж байв. Аз босоход Тианы ширээний найз Тианы нуугдсан газрыг тааж мэджээ. Өнгөрсөн зам өвөө бэлчээрт мал хариулж байсан. Ачин тэнд маш их дуртай гэж хэлж байсан нь санагдана. Өвөө даруйхан тосгоны даргад хандаж тусламж хүсв. Гэхдээ ярианы агуулгыг мэдэхгүй. Бүгдийг сахалтай ир сонссон. Ферм рүү явах замд
Сахалтай эр урьдчилан мотост хийсэн. Дарга машинтай ирэхийг хүлээж байв. Шууд дугуйг нь буудаж хагалсан. Өвөө 2 барагс хадан хисаанаас унах шахсан. Энэ цагийг ашиглан Сахалтай эр төрүүлж модон байшинд хүрсэн. Үнэхээр нохоон гүлгнүүдийг олсон. Яг энэ үед Тиан голын эргээс буцаж ирсэн. Хоол зайнаас Ширийн аюулыг мэдэрсэн. Тэр модон байшинд гүйж ирэхэд өөрийн хүүхдүүдийг олсон. Сахалтай эр төмөр торонд хийсэн байв. Хүүхдүүдийнхээ төлөө Шири Тиантай салж таарсан. Сахалтай эрийн өрхөнд орохыг зөвшөөрсөн. Хайртай нохоог нь барьж байгааг нүдэрээ харсан. Тиан гунигтай нулимс унагсан. Гэхдээ үүнийг зогсоох чадваргүй байсан. Шүн өвөө ирсэн. Гунигтай царайтай ач хүүгээ харсан. Тианд баг зэрэг хариу авахыг шийдсэн. Дараагийн өглөө өвөө ач хүү 3 замаа үргэлжлүүлв. Замдаа хальтарч гусгаж явлаа. Сахалтай эрийн амьдардаг тосгонд ирлээ. Гэтэл хідэн хүн машинаас буухад л Тиан Ширигийн дүрсийг харлаа. Дараа нь чимээгүйхэн араас нь дагав. Тэр ойртож харахад "Өө, чи хизээ нүдний тэн түрхсэн юм бэ?" Нохой Тианы нэг айл руу дагуулж орлоо. Эзэгтэйтэй ярилцаж байгаад мэдлээ. Үнэн дээр энэ том цагаан баавга Ширигийн ээж нь байжээ. Охиныхоо үнрийг мэдэрсэн учраас Тиантай ийм ойрхон байсан юм байна. Үүний дараа Тиан өвөөгөө оллоо. Эмэгтэйг дагаж нэгэн жижиг байшинд ирлээ. Энэ бол Ширигийн өмнөх эзэн амьдарч байсан газар. Настан өвчнөөр нас барсны дараа Сахалтай эр Шириг булааж авсан. Энэ нөхөр тосгонд алдартай нохой 8 нүүр царай нь дээрлэхүү төрхтэй. Түүнтэй маргалдахаас айдаг тосгоны хүн огт байхгүй. Тэр үед бас дайн болж байсан. Цаг хугацаа өнгөрөхөд энэ явдал мартагдсан. Зөвхөн нэг эмэгтэй л өрөвдөж байсан. Боломж олдож Ширийг сулсан. Хэрэг явдал тодорхой болсон. Хідэн хүн тусдаа үйлдэл хийхээр шийдсэн. Сахалтай эр мөрийтэй тоглоомд дуртайг мэдсэн. Тосгоны дарга бааранд ирсэн. Өөрийн хуучин машинаа бооцоо болгосон. Эсрэг талтай мөрийцэж цаг хоцсон. Нөгөө талд өвөө 3 Сахалтай эрийн гэрт ирсэн. Түлхүүр байхгүй учраас удаан оролцсон ч нохоон торыг онгойлгож чадаагүй. Аргагүйд Тиан нууц чадвараа гаргасан. Хэлэхгүй байхын аргагүй. Цоож үнэхээр чанартай. Цаг минут секундээр урсан өнгөрч байна. Багийн дохио харагдахгүй удаж байна. Тосгоны дарагч бас сандарч эхэлсэн. Хулгай хийсэн мэт санаа зовсон царайтай. Тэр дороо Сахалтай эрт баригдсан. Нэг сайн цохилт авсан. Гэртээ ирэхэд нь нохой аль хэдийн алга болсон байв. Сахалтай эр хідэн хүн холдоогүй гэж таамаглав. Тэр бууга бариад эргэн тойрноо хайв. Сүрдүүлэхийн үг хэрэггүйг ойлгов. Нохооноос ч илүү үнэрлэх чадвараа ашиглав. Тиан оршуулгын газарт нуугдах нь аюулгүй гэж бодов. Оллоо. Аюултай мөчөд гаднаас нохой хуцах сонсогдов. Сахалтай эр эргэж хараад шууд буудлаа. Нохой айж хурдан зогтов. Түүнийг хөөж ирэхэд өрхөнд орсноо мэдв. Энэ нохой Ширлийн ээж байжээ. Тиан Ширлийг дагуулan ой руу зогтов. Гэвч газар орон танихгүй байлаа. Эцэст нь Сахалтай эрт баригдав. Ширлийг хамгаалахын тулд Тиан жижиг хутгаа гарган зөрөгтэйгээр тулгарв. Сахалтай эр түүнийг тоосонгүй. Доромжилсны дараа Тианыг шууд газар шидэв. Дараа нь 40 метрийн урттай сэлэм гаргав. Алхамаар Ширли рүү ойртож байв. Ширли айж ухрав. Нуурын төв рүү ухрах үед гинэт зогсов. Сахалтай эр хариу үйлдэл үзүүлэхээс өмнө Тиан усан сангийн хажууд очиж чангаар уйлав. Ширийг хамгаалж чадаагүй дэ өөрийгөө үзэн ядав. Гэвч дараагийн мөчөд гайхамшиг тохиолдлоо. Шири уснаас гарч ирэв. Тиан үүнийг хараад яарвчлан эрэг рүү татав. Энэ удаа юу ч болсон тавихгүй. Үүний дараа Тиан гүлгнүүдийг хамгийн итгэдэг хідэн хүндээ өгсөн. Өөрөө Ширийг дагуулan онгоцонд суув. Шинэ адал явдлыг ихсүүлв. Өвөө эмэгтэй хүн хоёрын хийсэнчлэн салах өдөр үргэлж ирдэг. Тэгэхгүй бол дахин уулзахыг яаж идэх вэ? Шидэт нохой Шири 3 2017 онд гарсан. Францын алдарт хүүхдийн номоос сэтүүлсэн. Мөн гурвалсан цувралын сүүлчийн анги. Дэлхийд даяар 8 сая орчим үзэгчтэй. Энгийн эерэг түүхэн хүүхдүүдтэй хамт үзэхэд тохиромжтой. Бяцхан хүүхдүүдэд үнэнч байдал нөхөрлөл гэр бүлийн хайрыг мэдрүүлэх. Мөн тэсвэр хатуужлын сэтгэлийг хүмүүс болон амьтдын хоорондын харилцааг бодох. Үүнээс урам зориг сэтгэлийн хөдлөл олох. За, өнөөдрийн киноны тухай энд хүрээд дууслаа. Дараагийн удаа уулзцгаая.